За 1 2 1 2 би орж ийн. За орж байгаа шүү байна тий. За хай зүрхнүүдээ мэдээж та бүхэндээ амлсан ёсороо Tribute анимегийнхаа 5 дугаар ангийг нь одоо ярьж өгч байна. Тэгээ ярьж өгөхөөс өмнө нэг хөөрхөн мэдээллийг хөөрхнөөр хэлэх гэсэн юм. Хөөрхөн бэрийн чав гэж та сонсч ирсэн үү? Мэдээж сонсч ирсэн байх тий. Яг одоо хөөрхөн цэгийн мэн гэж ороод хувцас дотроос хүүдий гэж байгаа. Хүүдий дотроос аниме гэдгийг сонгоод маш олон гой загвартай хүүдийнүүд байгаа шүү. Аниме хэвлэлтэй. Мэдээж та бүхэн одоо харж байгаа миний өмссөн хүүдий болвол маш гоё чөтгөрийн ангууч хэвлэлтэй хүүдий байна. Энэ ингээд артлан ахгүй юу? Тэгээд энэ нэг артлыг харуулад өмссөн чинь угшаага харуулаа өмссөн чинь малган жоохон помбогоод том өмтэй харагдаад байна. За ямар ч хэлсэн тийм манайхаа юу мөөм бөм болоо авчгаа тий. Ямар ч хэлсэн хөөрхөн фрийн чап руу ороод манайхан гой хүүдийгээ юки гэсэн промо кодыг хэлээд хөнгөлөлтөө үнээр аваарэ. Хөөрхөн фрийн чап баярлаа. Хамтдаа анимегээ эхлүүлцгээе. Энэ бол мэдээж чөтгөрийн ангууч. Хөөрхөн фрийн чап. Эхэлцгээе. Аниме маань өмнөх анги дээр нөгөө залууг суужун шанаадж байгаагаар дууссан бол 5 дугаар анги тэр үйл явдлаас өмнөх үзэгдлийг харуулж байгаагаар эхэлнэ. Жүгёны найз суухуу түүнийг нэг залуутай бараг л үерхэж байгаа. Тэр хоёр адилхан зургийн ангийнх болохоор яг л тохирон идэр гэж хэлснийг нь бодонгоо нөгөө залуугийн сурдаг сургуулийн найз руугаа залгаж асуудал. Юу гинэ? Чи хямуу гэж хүгийн амтанг асууж гин үү? Бурхан минь наадах чинь нэгэн зэрэг 4 охинтой үерхдэг. Хичээлдээ ирдэггүй. Байнга шөнийн цэнгэний газар баар саваар хэсдэг ёстой хүүхэмсэг залуу штэ. Наадхасаа л хол байгаараа гэдیں۔ Тэгээд найзаас нь Жүгёныг одоо хаанд байгааг нь асуудал. Цаадах чинь нөгөө залуутай өнөөдөр болцоод буудлаа орно гэсэн гэдгийг нь сонсоод шок. Харин нөгөө талд шалиг залуу Хямвоо сүүжинтэй уцаар ярьж байгааг нь Суужун сонссоор. За сүүжинаа битгий сүржгэнэт айл да. Бүх зүйл окей дахад би иймэрхүү зүйлийг ямар анхудаа хийж байгаа штэ. Хураас нь туршлагатай хүн шүү гэд томроод энэ үед манай Суужун руу суухуу залгаад тэр хоёр нөгөө залууг орж ирэхээс өмнө Жүгёны өрөө рүү очтیں۔ Цаадах чинь нөгөө Хямвоог ийм муу хүн гэж мэдээчгүй байгаа болохоор бүр нөгөө хоёрыг чинь хараад гайхаад юу хийж явж байгаа гэтэл яг Хямвоо орж ирж таарад энэ үеэр нь мэдээж манай Суужун зохиод авахаа мэдлгүүтэй. Нөгөөх нь өгсөндөө зохиод байгаа эцэд энэ бүх санаа минийх биш танаа тэр Кансужиний санаа эсэх шүү гэснээр шууд зүхтаад за үүнэн шир гараа илээ штэ. Тэгэд манай хоёр араас нь хөөж агаад суухуу машинт дайруулсан тэнэг залуугаас олж. Жүгён бүр надаас л боллоо. Би л буудал ороогүй байсан бол суухуу ингэж бэртэж гимтэхгүй хайсан гэдэл өөрийгөө буруутгасаар. Суужун чаас тайвшруулах гэдэл зүгээрээ удахгүй сэрчин гэсэн чи хайрж амар итэргээд. Тэгээд ийм зүйл болцсон дээр нь найзаа гэж бодож исэн охин нь энэ бүхнийг санаачилсан гэдгийг сонсоод сүүжинтэй уцаар яриад ярилцахаар болдیں۔ Тэгсэ чи нөгөө хүн бүр юу ч болоогүй юм шиг яасын юу алсан итэргээд хинэгч хүү. Тэгээд Жүгё асуудیں۔ Чи Хямвууг надтай албаар уулзуулж, албаар буудлаа оруулж бичлэг хийх гэж байсан юм уу те эдэр гэтэл. Хүүшээ чи одоо юугаа димэрээд байгаа юм бэ гэж шоолоод Жүгён бүр уур нь хүрээд чи угаасаа тэгсэн гэдгийг чи мэдээд байна. Эсвэл энэ бүхнийг чинь би цагдаад өгнө гэсэн чинь Сүүжин бүр Жүгёноор тохуурхаад цагдаад өгнө гэсэн үү те? Тэгэлтэй хээ. Тэгээд чи нэг залуутай буудлаа орсон хөнгөө охин гэдгээ түмэнд зарламаар байвал болно штэ. Тэгснээ бас надтай найз гэж андуураад байгаа юм шээстэй. Ганцхан удаа уулзчаад хөөрцөн юм бэ гэдیں۔ Үнэн хорчоо охин байлээ. Шулам. Харин Суужун суухуг эмнэлэг сахиж байх энэ үед тэр хоёрын дунд сургуулийн үйл явдал гарна. Манай хоёр чинь дунд сургуультай нэг сургуульд байдаг байсан бөгөөд хідэн хулиган гарууд Сэён гэж залууг дээрлэж байхад хамтдаа түүнийг өмөрч ер нь бол манай гурав хамтдаа олон зүйл хийдэг болж сайхан найзууд байсан юм байна лээ. Тэгээд нэг өдөр мэдээгээр Сэён амиа орлсон талаар мэдээлэл цацагдаж яг тэр өдөр Сэён суухураа залгсан байсныг нь дугаарыг нь аваагүй. Тэгээд үүнээс болж Суужун суухаа хоёр нилээ маргалдаж бараг л суухуг түүнийг алжглаа гэд түүнээс хойш бараг найзлаагүй юм шиг байсан. Үйл явдал одоо үерүү шилжин Жүгён маань сэтгэл санаагаар наав сунсан амтан хам өрний ирэг дээр ирээд жоохон бодолд автнаа. Тэгтэл найз нь залгаад яана Жүгёно чи харсан уу? Чиний талаар нилээ эвгүй цуурхал сургуулаар нэг таарсан бөө юм болж ийн гэд уцаа шалгатал. Сахиусан тэнгэр биш буудлын хөнгөө охин байсан юм шүү. Нэг залуутай буудлын руу дуртай наргуу орж ийлээ. Арай явдалтай суудалтай гэд зөндөө хүүхдүүд бичсэн байдیں۔ Ингээд цаадах чинь яагаад дандаа намайг ийм байдалд хүмүүс оруулаад байгаа юм болоо? Хөөхөн болчвол бүх зүйл болчихвах гэсэн чинь байдал улмалд ордоод гээл өмнөх сэтгэлийн шархан дахин хөндөгдөж эцсийн эцэст үгүй ээ. Тэр хүчтэй байж дээр л хүлэхгүй. Энэ бүх зүйлтэй хатуу тэмцгээр шийдт юм аа.
Маргааш нь мандахын улаан нарнаар өмнөх будалтаасаа илүү смоки, хурц, ширүүн, шийдэмгий дүр төрхтэй будалт хийгээл сургуулаар нэг алханда өөртөө дэндүү ихтгэлтэй алхаж байхад нь сургуулийн хүүхдүүд бүр гайхаад л зам тавьж өгөөд ямар явсаар сүүжин дээр очиод хийлдэв. Хөөе, Кансүүжин гой. Чи одоохон надаас уучлалдахгүй. Эсвээс чиний энд байгаа байдал намайг дорд үзэж харлуулах гэсэн энэ үйлдэлт чинь би бууж өгөхгүй шүү. Одоо бити давраад агаараа гэд барьж байсан толийг нь хүртэл хагартал нь шидчихдэг. Ингээд сүүжийн жүгян хоёрын хоорондох дайн эхэлж байгаагаар 5 дугаар анги дуусна. За манайхаа энэ аниме чинь 7 хоног бүрийн 4 дахь өдөр цаанаа гардаг. Юкийн гарсан даруйд нь л оруулж байгаа шүү дээ. Тэгээд дараагийн анги гарахаар мэдээж тун удахгүй ярьж өгнө. Зүрх.